Өнөөдөр цэнхэр бүсэд эмэгтэйчүүдийн манлайлал суурилсан Баянбүрд сангийн нээлт боллоо. Монгол улсын бэлчээр ус экосистем, биологийн олон янз байдал, уламжлалт, мал аж ахуй, хүрээлэн буй орчны өөрчлөлт, газрын доройтол, усны хомсдлыг эмэгтэйчүүдийн манлайлал суурилсан нэгдсэн загвараар шийдвэрлэх хүрээнд туссан үйл ажиллагаа явуулах юм а. Манлайлагч лидер эмэгтэйчүүдээр дамжуулан олон бүсгүүчүүдэд ялангуяа газар тариалан бүтэц аж ахуйн салбар, мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөдөг их бүсгүүчүүд маань яг энэ сүлжүүлэлтийн ур амьсгалын газрын доройтлын үр нөлөөг хамгийн ихээр амсаж байгаа учраас энэ эмэгтэйчүүдийнхээ амжиргааг дэвшлүүлэх, ах ууг нь сайжруулах, яг энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг нээж өгөхөөр энэ санг байгуулад нээлттэй хийж байна. Эмэгтэйчүүд нэгдэн байгаль ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг манлайлал үзүүлж ажиллана. Тухайлбал 8,000 га газрыг нөхөн сэргээх, тусангаар дамжуулан 100 манлайлагч эмэгтэйг бэлтгэх, 70,000 гаруй малчин өрхөд хүрч ажиллах, 300 гаруй ногоон ажлын байрыг бий болгохыг зорж байгаагаа хэллээ.